За бидний өнөөдрийн үзэх зүйл бол дэгээ зүүнээс сүлжим шүү. Дэгээ зүүнээс сүлжимлийг бид нар олд мэдгүй дөө. Дэгээ зүүнээс сүлжимлийг одоо анх удаага дэгээ зүүнээс сүлжимлэх гэсэн шишэн сэдвэрөө бид нар олж байна. За ингээд зорилго нь болохоор за дэгээ зүүний сүлжимлийн бага хэрэгслүүдэд танилцсан сүлжимлийг эхлэх аргаар сурсан. За тэмдэглэгийг ялган таньж хэрэглэж сурах гэсэн юм зорилготой. За яг өнөөдрийн хичээлээр үр дүн бол дэгээ зүүний бүтцийг мэдэх, зүгээ зөв барьж сурах, дэгээ зөв дугаарлаж сурах, хонь олбоос үжиж сурах тэмдэглэгийг ялган танилцсан ийм үр дүнд хүрэх юм байна. За та бүхний ширээн дээр хоёр буланд нь хоёр цаас байвал тэднийг гаргаад унших. Мэдээлэл 1 2 гэсэн юм байна. Тэднийг өөрснөө 2 минут уншина. За тэгээд 2 минут уншаад дуусах багш нь бос гэсэн команд өгнө шүү. Тэгэнгүүт бүгдээрээ уусаа заа. За уншаад 2 минут хугацаа. За уншаад ойлгоцсон гэсэн хүүхдүүд нь ширээн дээр чинь ногоон улаан хоёр ширхэг сайз байгаа. Уншаад ойлгоцсон гэсэн хүүхдүүд нь ногоон байцаа өргөн шүү. Уншаад дууссан бол ногоон байцаа өргөн шүү. За сайн байна. За бос. За багш надад хис гэсэн командыг өгөх юм бол энэ ширээний гол зогсож байгаа хүмүүс. Буюу бие мэдээллийг уншсан хүмүүс хоорондоо солигдно. А захих нь хоёр захих нь хүмүүс байр байрандаа байж байна. За хис. Царц. Суу хамтар. За тэгээ хамтраад за сууч хүүхдүүдээ. Хамтраад одоо өөрийнхөө уншсан мэдээллийг нөгөө найзтай хэлж өгнө. Тэгээд наад чи гол нь хоёр тайзны шин доор нэг хоёр хуудасаар тэр хоёрыг нэгээр навч. За тэрэн дээр өөрийнхөө уншсан зүйлийн голыг урдлынх нь өчнөлтөн дээр бичих. Энд илгэсэн харагдаж байгаа өчнөлт байна. За найзаасаа мэдчихсэн мэдээллийн нэмэлт гэдэг дээр нь бичих шүү. За ингээд бас 2 минут. Уншсан мэдээлэлээ найзтай хэлж өгнө. Нөгөө ч бас мэдсэн чиний мэдээгүй зүйлийг чамд хэлж өгнө. Вишат дууссан бол бас ногоон байцаа болно шүү дээ тийм ээ. Ярилцаад үзсэн зүгтээ. Тэгээд
ахуй хэлний зүйлс гоё чимэглэл яаж бүрий юм хэлэх чимэглэлийг зүйлийг төсөндөө үндсэн баг чинь тэгээд шүү байдаг ба. Түүний дугаар нь нэгээс 8 баг байх ба түүний дугаарыг түүний диаметрээр тодорхойлж тэгээд зөв хэрэгслэн болдоор хийдэг. Болдоор энэ нь нэгээс 2 дугаартай байдаг. Тэгээд хулс яас Сумсраар хийсэн зүүнүүд нь 4-8 дугаартай байдаг ба өдөө нь орсолцсон. Тэгээд зүүнээс суулж байдаг эд зүйлс нэг гоёлж юм уу зүйлийг тэгээд сүлжих хадгалан гар ба шин гэж ажилладаг. Сүүхтэй тайцаа өгөөрэй. Тийм хоорондоо ярилцаад бас сүүхтэй тайцаа өгөх. Багшаасаа тусламж авах шаардлагатай болвол яг улаан тайцаа өгнө. Тийм тэндээс ойлгож авснаа л бичиж байна. За дууссан бол тайцнуудаа өгөөр өгөх. Todos somos voltados na hora.
соргишин. За нэгдүгээр асуулт. Анх сүлжмөлийн анхны хэлбэр ямар байсан бэ? Анх сүлжмөлийн анхны хэлбэр ямар байсан бэ? За харъя. Хэлбэр үс ургамал байсан тийм ээ. Үс ургамлаар яадаг байсан? Янз бүрийн зүйлсүүдийг сүлжиж хийдэг байсан. За өөрөөр хэлбэл байна уу? За дараагийн асуулт. Зүүнний дугаар буюу номерыг бидний хэлж заашнаар номерыг юугаар нь тогтоодог вэ? За аюул маягт нөгөө кейс нөгөө юмас Радаас шалтгаалж байна. За хэлээ. Тэр хоолой хүний диаметр. За номер диаметрээр нь тодорхойлдог зүйтэй. Зүүнний номерыг диаметрээр нь тодорхойлдог. За тэгвэл тэгээ зүүн хідээс хэд гэсэн дугаартай байх вэ? Нэгээс 8 гэсэн дугаартай байх. За тэгвэл тэгээ зүүгээр юу сүлжиж болох юм бэ? Ийм олон зүйлийг сүлжиж болдог болно шүү дээ. За бид нар ингээд онлайн мэдээлэлтэй амжилттай аваад хоёрдугаар шат буюу зүүнний дугаарыг яаж тогтоох вэ? Сая диаметрээр нь тогтоод юм байна гэж мэдээд өгсөн шүү дээ тийм ээ. Яаж тогтоодгийг нь одоо мэдчихэж байна. За тэгсэн юу харагдаж байна гэдэг. Малгай юугаар хийсэн малгай байна? Сүлжиж хийсэн малгай байна. За энэ тоглоомнууд бас сүлжиж хийсэн байна уу? Даавуугаар ирсэн байна уу? Сүлжиж хийсэн байна. За ямар зүгээр сүлжиж хийсэн юм бол? Тэгээ зүгээр гэдэг нь яаж мэдэж байгаа вэ? Энийг ямар зүгээр сүлжиж хийсэн байна? За бид нар одоохондоо хараад ялгаж чадахгүй шүү дээ тийм ээ. Өнөөдрөөс тэгээ зүүнээс сүлжмэл үзэж байгаа юм чи энийг ялгаж чадахгүй. Цаашдаа тэгээ зүүнээс сүлжмэлийг сурснаар саяны тоглоомуудыг сүлжиж сурах нь. За тэгээд хос буюу тэгээ зүүнийх байна уу гэдгийг ялгаж сурах нэ. За одоо дэлгэцэнд юу харагдаж байна вэ? Тэгээ зүүнүүд харагдаж байна. Хамгийн бүдүүн нь хэдэн номертой байх вэ? 8 номертой байна. Хамгийн дараах нь 1. За тэгвэл бүтцэн тэнд харагдаж байна. Тэгээ зүүний бүтц. Юу гэсэн гэснээс бүтсэн байна уу? Толгой, тэгээ, хий, даруй. За томруулдаг шидээр харуулсан. Томруулдаг шидээр харуулсан. Юуг нь тодруулж харуулсан байна? Тэгийг тодруулж харуулсан байна. Тэмдэр тэр тоо байна юу гэсэн үг? хэмжээ нөгөө ургийн хэмжээ биеийн тэгээж байгаа юмнах хэмжээ биш ээ. Өөрөөр зүүнний хэмжээ тий өөрөөр хэлбэл дугаарыг харуулсан байна. Тэгэхээр хаавар хэмжиж авдаг байх нь зүүнний диаметрийг тогтоохын тулд дугаарыг тогтоохын тулд тэгээ буюу толгой хэсгээр нь хэмжиж авдаг байх нь шүү дээ. За сайн байна. За одоо зүг барь сурах дадлаа ажиллахаа хэсэг рүү орж ийн бид нар. За энэ зүгээ яг энэ зурган дээр байгаа шиг бариараа. Тэгээ зүүнүүдээ гаргаарай. Ямар байц уу? За тэд юу харж байгаа? Зүгөө байгаа хүмүүс нь балаа барьж. Яаж барьсан бэ нү? Бал барьдагтай шаардсан байна уу? За ингэ барьж. Балаа болоход ингэж барь. Зүг болохоор ингэж хөндлөн байсан тийм ээ. Тэгээд хааш авч нөхдөдөө тэрээс анзаараа. За бүгдээ тэгээ барьж. Ийм хэсгээс болно шүү дээ ингэж. Ишнээс нь бариагүй байна тийм ээ. 6 сар анхаараарай. Ишнээс нь бариагүй шүү дээ.
За одоо бүгд зүгээ. Яг барьсан чигтэй байж хаад анхны хугацаа ав. Анхны хугацаа 4-р биш. За утаснаа дараа. За тэр анхны хугацаа авсан байдлыг хараад чинь тэрийг дуурайгаад анхны хугацаануудаа аваад зүгээр. Долоор уран дээр утсаа ингэж тохно. За тэгэл ерөөсөө ингэж хугацаа гаргаад хугацаанд дундуура зүүгээ нөгөө барилтаараа барина шүү дээ. Тэгээд ингэж гаргаж ирнэ. Хугацаанд дундуура зүүгээ гэж. За задлчаа дахиад өөрөө хийлгэсэн. Тэгээд энэс татаад явж болчихно. За болов анхны хугацаа авчаад байж байна. За тэгээд хугацаа авсан хүмүүс ингэж байж байна. Хугацаа авсан хүмүүс хугацаагаа бариад тэгээд сурцсан гэсэн нөгөө ногоон байцаа өгнө тийм ээ. Ингэж 7 хүрэн дээр ингээ хугацаалаад авах та. За зүү чи энэ зүүгээрээ энэ утсаа ингэж хугацаалтаж гаргаж ирнэ. За тэгээд энэ үзүүрээсээ татаад чангалаад авах хугацаа. Тэгээд хугацаа авчаад байж байна. За сайн.
ажил яваад байгаа юм шүү дээ. За тэгээд авах гал үстэй багшаасаа тусламж хэрэгтэй бол яг үлээ. За яг тэр зурган дээр байгаа шиг утсаа долоо хуруунд дээр татж барай. Юу дээр үсэ ганцхан зүг ингэж байна. Дэлгэцэн байгаа зургийг сайн хараарай. За тэгээ багш нь туслах шаардлагатай болвол хайзаа өгнө юм. Тэр хонио холбоо үүсгэсэн юмар чи юу гэж болохоор байна вэ? Ямар нэг юм хийж болохоор байна уу? Зүгээр л одоо яг та нарыг хийцэн байгаагаа бүгд хийж болно шүү дээ. Бүгд хийж болно. Тэгэхээр чи хоёрын холбоо наач бүгд хийж тийм үү? За одоо дууссан бүгдүүд нь хайзаа өргөдөхтэй багш нь харъя. Задлахгүй байлгаж байгаа юм. Одоо суултаа хийх гэж байна. За энэ аюулгүй ажиллагааны дүрм. Одоо бид нар энэс хойш энэ аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ашиглах ёстой. Тэгээ зүүнээс үжмэл гэсэн энэ бүлэг сэдв энэ удирдлын төвш орно. Энэ аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллана. За энэ дэлгэцэнд юу харагдаж байна вэ гэдэг? За салфит. Ямар зүгээр сүлдсэн юм шиг байна. За дараагийн зургийг хардаа та. За тэгвэл энэ тэгээ зүгээр сүлдснээ шууд хараад ирж байна. За урдлын зургнууд бол тэгээ зүнээс сүлжмэл байна тийм ээ. Гой сайн. Урдлын 3 шиг цэцэг байна тийм ээ. Тэр нь болохоор тэгээ зүнээс сүлжмэл. Арайхан зургнуудыг та нар юу гэж ойлгох вэ? Яаж сүлдснээр харуулсан скэм зураг. Тэгэхээр тэгээ зүүнээс сүлжмэлээр бас бидний нэг ойлгох юм бол сүлжмэлийн скэм тэмдэглэгээ гэсэн юм ойлгох хэрэгтэй юм байна. За тэгвэл энэ гурван цэцэгний скэм тэмдэглэгээ ард нь байж тийм ээ. За бид нар тэгээ зүүнээс сүлжмэлийн скэм тэмдэглэгээ гэсэн шат руу ороод ирлээ. Өнөөдөр бидний сүлжсэн юу гэлээ? Сайн сүлжсэн. Хонио холбоо дэлгэцэнд харагдсан
Энэс хойш. Тэргүүл тэмдэг шүү. За одоо дэлгэцэндээ харагдчихэ. За боловч. Ерөөсөө уул харагдаж байгаас бордерны уул сүрдсэн байж харагдаж байна. Хажууд нь скет. За бидний тэгвэл саяны сүрдсэн хоны холбоо хаана вэ? Ялгаж шалж байгаа хараа. Олдон байна. За хэдэн шиг байна? байна тийм ээ. 16. За тэгвэл бүгдээр одоо 16 ширхэг хоны холбоо аваад байна. Бордгны улыг сүлжихийн тулд эхлээд 16 ширхэг хоны холбоо авах. Энэ дэлгэсэнд харагдж байгаа бордгны улыг сүлжихийн тулд. За бүгдээр 16 ширхэг хоны холбоо авахдаа багшаас нь тусламж хэрэгтэй бол хайзаа өргөөрэй. Энэ гоцооч л чангалж өгөх хэрэгтэй. За чи одоо авдаа. Гоцоогоо л чангалж өгөх хэрэгтэй. За тэгэхээр одоо чангалж байгаа зү. За. Энэ гоцоогоор л ингэж чангалсан. За одоо авдаа чинь. Энэ анаас нь зүгөө бэрдгээрээ бараа. За тэгэл энэ гоцоогоор чангалаа авчих. За. Энэ ч энэ долоо ингэж сайн ингэж барьж өгсөй. Тэгж чангал.
За одоо маш их хоног байгаа хүмүүс хайцаа өгөхдөө ногоон хайцаа хараад. За дуусаагүй нь яг уу өгч байгаа. За багшаасаа тусламж хэрэгтэй бол улаан хайцаа өгөөрэй. За багшаасаа та нарыг дадлага ажиллаа хийж явах хооронд ширээн дээр чинь нэг юм цаас тавьсан байна. За өөрийн үнэлгээний бүснэг гэсэн бол за энийг хийцэн хөлтөд бүглэн. За тэрийг уншаад та нарын юм дээр ч байгаа өөр нэг нэгээр уншаад үзье. За хийж дуусаагүй нь яг хийж л байна. 16 шиг өнөө байна. Яаж үнэлэхээр багш нь хэлээд байгаа. Уншаад авцсан тийм ээ. За дараагийнх нь онсоор гэсэн байна. Өнөөдөр онсоор тавигдсан байна тийм ээ. Тэгэхээр бид нар одоо дараагийнх юмнуудыг уншаад та өөрсдийнхөө юмс хараад. За хоноо олбоо давхарлах игнэ зүг 1 оруулсан багна, зүг 2 оруулсан багна, зүг 3 оруулсан багна. За дадлага ажиллаар бид нар эднийг хийж сурна гэсэн. Өнөөдөр бид нар алийг сурж байгаа лээ. Хоноо олбоо. За тэгвэл хоноо олбоогоо ямар сурсан бэ гэдгээ өөрсдөө энэ хамгийн ихний хүснэгтэнд өөрсдөө дүнлэгээр тавьчих нь шүү дээ. 100 хүртэл тавьж болно гэсэн тийм ээ. Хувиар нь. Би яг тэдэн үе сурлаа гэдэг. За тэр хувиудаа тавьчихна. За нэмээ. Зүг ингэж барина шүү дээ тийм үү? Тэгээд ингэж татчих. Үнэхэр ч юм л. Багш зүг юм. За 16 шиг өнөө олдгоо авцсан хүмүүс бүгдээр
хоноо юугаад дэш нөө. Писинуудад дэш нөө. Саяны сүлдсэн 16 шиг хоноо холбоогоор бид нар юу хийж болох вэ? Зөвхөн жил бас боотны ус сүлжихтэй эхлээд 16 шиг хоноо холбоо авах нь шүү дээ. За үлгээгээ тавьж байгаа бүгдээ. За одоо тэгээд хоноо холбоогоо авчаад дараа нь яахаар байна вэ? Тэр схем тэмдэглэлийг та нар ажиж та. Яасан юм багш вэ? Тэг өөр тэмдэглэлээр тэмдэглэсэн байгаа болохоор бид нар хэлэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр дараагийн хичээлээр үргэлжлүүлж үзээд тэгээд дараагийнх нь хоёр өөр тэмдэглэгээ байна, тийм үү? Тэднийг дараагийн хичээлээр үргэлжлүүлж үзээ. Тэгээ боотны ус хичгэнэ. За багштай өөрийнхөө үнэлгээнүүдийг тавьсан. За одоо ерөөсөө 16 шиг хоноо холбоогоо аваагүй хүмүүс улаан байцаа өргөдөг. Бүгдээр авсан. За сайн байна. За тэгвэл үнэлгээнийхээ авчсныг дүнгуудээ тавьчих. Дүнгуудээ тавьж дэш нөргөөдөлтэй болчихлаа. За тэгээд наадхагаа одоо энэ дэвэг зүүнээс сүлжмэл гэсэн хичээлийг үзэж дуустал өөртөө хадгалж яах юм тийм ээ? Тэгээд там заавал уншсан биз дээ. За. Бүгдээрээ 100% хийж сурсан гэж хэлсэн байна өөрсдөө. За энд 80 үртэй 80 Тэгэхээр бид нар өнөөдрийн хичээлийг амжилттай сурлаа гэсэн. За баярлалаа бүгдээ. За өнөөдөр багшнуудад өөрсдөө хавчаа. Наач нөө та нар өнөөдөр олж авсан мэдлэг шүү дээ. Тэр өөрсдөө авч. За өнөөдөр чинь за гэрийн даалгаварт өнөөдөр авсан анхны хугацаа хоноо холбоо сүлжмлээ сайн татаад тэгээ дараагийн хичээл дээр яах нь тэгээ зүү уцтайгаа ирэх нь шүү. Өнөөдрийн бидний гол бүтээл болохоор зарим өвчтүүд зүүг ирсэн байлаа шүү. За